арга хэрэгслийг болгоомжоо ашиглавал ихэнхдээ адисалдагч протеины эдгээр арга хэрэгслийг хэрэглэхгүй гэдгийг би хэлж байна. Энд эр үгээ өгсгөө. Түүний хувьд өөр үг шиг даруухан дуугаар хэлв. Тогоочийг орж ирэхэд үүний гайхамшигаагаар бие барьж чаддаг байдал хамгийн нууцлаг хоёр нүүр гаргаж байгааг хараад би гайхан балмагдсан хിവэр байлаа. Хаагаа пулс зарц нарын оройн хоол удахгүй бэлэн болно. Та доошоо буух уу гэж асуув. Үгүй, миний пимпорер болон жаахан пүдэнгаа авир дээр аваад би дээд давхар аваачиж өгье гэв. Чи мах идэхүү, жаахан зүсэн, бас бяцлагны ам, энэ бүгд шүү дээ. Тэгвэл сагуу, одоо биеийг санаа зов. Би цайны цагаас өмнө бууж ирнэ. Би өөрөө хийн. Тогооч над руу эргэж хараад Хага Фэрфакс намайг хүлээж байна гэж хэлээд би явлаа. Би оройн хоолны үеэр хөшөөний өмрийн ухаан Хага Фэрфаксийн үхийг бараг сонсоогүй бөгөөд Грэс Пулийн нууцлаг дүрийн алаар архиа гайхан биширч Торнфилд дэх үүний байр суурийн асуудлыг унгаан бодож яагаад эр өглөө үүнийг хорионд оруулаагүй юм бол гэж асуухад маш их завгүй байлаа. Эзнийхээ үйлчлэлээс хасагджээ. Тэр өчигдөр орой эхнэрийнхээ гим хэрэг буруугдсанаа бараг л унхагсан байлаа. Ямар учир биүүлэх шалгаан үүнийг буруухад саад болсон юм бол тэр яагаад намайгч бас нууцлахыг ушаасан юм бол хачирхлаа эрэлхэг зоригоо өвшөө авлаа ихэмсэг ирийн хүн ямар нэг байдлаар хамгийн муухай харьяаллаа хүмүүсийн нэгнийх нь мэдлэлт байгаа мэй санагдаж байв. Түүний хүч чадал маш их. Эр эмгий үүний амийн эсрэг гараа өргөсөн ч гэсэн эр үүнийг энэ оролдлогын өлөө илоод буруугаж шигэж зүрхлээгүй юм. Хэрв Грэс залууд царайлаг байсан бол ноён Рочестер үүний өлөө болгоомжтой байдал айдсаас илүү зөөлөн мэдрэмж үүнд нөлөөсөн гэж би бодох байсан бизээ. Гэвч эр хаа ширүүн хүн байсан ч энэ санааг хүлээн зөвшөөрөх аргагүй байв. Гэсэн хэдий ч гэж би бодсон. Тэр нэгнээ залуухан байсан. Залуу нас нь магистрийн залуу насаа нэгэн адил байх болно. Хага Фэрфакс энд олон жил амьдарсан гэдгээ надад нэг удаа хэлсэн юм. Тэр хизээч сайхан байж чадахгүй гэж би боддог. Гэвч миний мэдэж байгаагаар эр хувийн ашиг сонирхлын догдлыг нөхөхийн улд өвөрмөц чанар, зан чанарын хүч чадлаа байж болох юм. Ноён Рочестер шийдэмгий, ер бусын сонирхогч, Грэс ядаж их ер бусын хүн. Хэрэв өмнө нь дур хөссөн хүн үүнийг шиг гинийн бөгөөд зөрүүд занаа хүний хувьд маш их боломжоо хачирхлаа юм. Үүнийг өөрийн мэдлэлд оруулж, одоо үүний үйлдэлүүдэд нууц нөлөө үзүүлж, үүнийг зайлуулж чадахгүй. Мөн үл омсрлож зүрхсэлдэггүй өөрийнхөө бодлогогүй байдлын үр дүнд нууц нөлөө үзүүлж байгаа бол яах вэ? Гэвч амглал дэвшүүлэгцийг хүрмэгцээ Хага Пулын ихш үнцэг хавгаа би зохисгүй. Хуурай, бүр бүдүүлэг царай миний оюун ухааны мэлмид од омрон санагдахад би үгүй, боломжгүй. Миний амглал зөв байж чадахгүй. Гэсэн хэдий ч гэж бидний зүрх сэгэлд ярддаг нууц дуу хоолой анарч бас үзэсгэлэнэ биш. Магадгүй ноён Рочестер ганыг сайшааж байгаа байх. Өнгөрсөн шөнө үүний үгсийг санган, үүний царайг санган, түүний дууг санган. Би бүгдийг сайн санаж байлаа. Хэл яриа харц, өнгайс нь эр мөчөд од омрон шинжлэгдсэн ми санагдав. Би одоо сургуулийн өрөөнд байлаа. Адил зурж байв. Би үүн дээр бүхийж харандааг нь зааж өгөв. Тэр олгоогоо дээшээ харав. Та юу болоод байгаа юм бэ? Хаагаад гэж ир асуув. Хуруунууд чинь навч ми чичирч хацар чинь улаан харин иноор шиг улаан байна. Би халуухан байна. Адил бүхийн. Тэр зураг зурсаар байв. Би цааш нь бодсон. Би Грэс Пулийн алаар бодож байсан үзэн ядлаа ойлголоо оюун санаанаасаа зайлуулахаар яаран гарлаа. Энэ нь миний дургүйг хүргэсэн юм. Би өөрийгөө үүний харьцуулахад бид хоёр өөр байлаа. Бесси Ливин намайг Хага гэж хэлсэн байв. Эр үннийг ярьсан юм. Би Хага байсан. Одоо би Бесси намайг харснаас хавгүй илүү сайхан харагдаж байлаа. Би илүү их өнгө, илүү бие махбодтой, илүү их амьдралаа, илүү эрч хүчээ болсон. Учир нь би илүү гэрэл гэгээ найдвар, илүү хурц аашаалаа байлаа. Орой ойрож байна гэж би хэлээд цонх руу харлаа. Би өнөөдөр ноён Рочестерийн дуу хоолойг эсвэл гэр алхахыг хизээж сонсож байгаагүй. Гэхдээ би үүний шүн болохоос өмнө уулзах нь гарцаагүй. Би өглөө цуглархаас айж байлаа. Одоо би үүнийг хүсэж байна. Учир нь хүлээл удаан хугацаанд бүйлгүйж, эвчээр нь алдагдаж байна. Бүрэнхий харанхуй болж адил намайг асрах ангид София хам уулахаар орхиход би үүнийг маш ихээр хүссэн юм. Би доор хонх дуугархыг сонсов. Би Ильягийн захиас хэлхийг сонсов. Заримдаа би ноён Рочестерийн алхмыг сонсно гэж бодож хаалга нээгдэж, үүнийг оруулна гэж бодон хаалга руу эргэж харлаа. Хаалга хаалаа хിവэр байв. Харанхуй зөвхөн цонхоор орж ирдэг байв. Гэсэн хэдий ч оройгүй. Тэр намайг дуудах нь олноо 7-8 цаг ирдэг байсан бөгөөд цаг нь 6 байв. Түүнд хэлэх зүйл маш их байхад би өнөө орой сэглэр унах эсгүй нь мэдээж. Би Грэс Пулийн ухаан сэдвийг дахин анилцуулж, юу гэж хариулахыг нь сонсхийг хүсэж байлаа. Би үүнээс өчигдөр орой болсон аимшиг оролдлого хийсэн эр эмгээ гэдэг үнэхээр игэж байгаа эсхийг нь шулуухан асуухыг хүссэн юм. Хэрв ийм бол яагаад үүний ёс бус байдлыг нууж байв?
Миний сониуч зан үүний өөрийг хүргэсэн эсэх нь хамаагүй. Би үүнийг ээлжээр бухимдуулж айвшруулах нь ямар аашаал авдаг болохыг мэдэж байлаа. Энэ нь миний хамгийн их хаалгаддаг зүйл байсан бөгөөд ба бүх зам бэлэг намайг хий хол явахаас үргэлж хамгаалдаг байв. Өдөөн хаах ирмэг дээр би хизээс зориулсангүй. Туйлын ирмэг дээр би уур чадвараа уршиж үзэх дурай байлаа. Би байр суурьаа өчүүхэн үдийж хүндгэж зохисгүй байдлаа хадгалж маргалдахдаа айдасгүй. Эвгүй хориг авилгүйгээр үүнээ уулзаж чаддаг байлаа. Энэ нь үүнд ч надад чохирсон байлаа. Эцсэн шаа дээр нэг алхам чичрэв. Сия хурч ирэв. Гэвч хаага Фэрфаксийн өрөөнд цай бэлэн болсныг зөвхөн сануулгал байлаа. Би энд засварлаж ядаж доош явсандаа баяраа байлаа. Учир нь энэ нь намайг ноён Рочесрийн дэргэд булан ойруулсан гэж би бодсон. Та цай авахыг хүсэх хэргийг гэж сайн хаага хэлээд намайг үүнээ нэгдэв. Та оройн хоолны үеэр маш бага идсэн. Чи өнөөдөр би муу улааж халуурч байгаа юм шиг харагдаж байна гэж би яаж байна гэж эр цааш нь хэлжээ. За яах вэ? Би минь хизээж сайжирч байгаагүй. Тэгвэл чи сайн дур хүслээ харуулснаар үүнийгээ нолох ёстой. Намайг энэ зүү нэхэх хооронд чи цайны савыг дүүргэх үү? Тэр ажлаа дуусгаад өдрийн гэрлийг бүрэн дүүрэн ашиглахын тулд өмнө нь хадгалж байсан хөшгөө доош нь буулгахаар босч ирэв. Хэдийгээр бүрэнхий улам бүр бүрэнхий болж байлаа. Өнөө орой сайхан байна гэж ир хэлээд шилээр хараад одны гэрэлгүйч гэсэн. Ноён Рочесер ерөнхийдөө аялалд нь өдөр өнгөрүүлсэн юм. Аялал ноён Рочесер хаа нэгээ явсан уу? Би үүнийг гадагш гарсныг мэдээгүй гэжээ. Эр өглөөний хоолоо идэж дуусмагц хөдөлсөн шүү дээ. Тэр Мелкоийн нөгөө алд 10 милийн зайд орших ноён Ишоны байр болох Лис уруу явжээ. Тэнд нэлээд олон хүн цугларсан гэдэг би ийдэг. Лорд Инграм, Сэр Жорж Лин, полковник Дэм болон бусад хүмүүс. Та үүнийг өнөө орой эргэж ирнэ гэж хүлээж байна уу? Үгүй ээ, маргааш ч биш. Би үүнийг 7 хоног эсвэл үүнээс ч илүү хугацаагаар үлдэх магадлалаа гэж бодож байна. Эдгээр сайхан загварлаг хүмүүс цугларахтаа ансаг байдал, хөгжлөө байдал, баяслыг нь баясгаж болох бүх зүйлээр хангагдсан учраас салах гэж яардаггүй. Ялангуяа ийм охиолдолд эрхэм хүмүүс байн хүсэл авдаг. Ноён Рочесер нийгэмд маш авьяаслаг, хөгжлөө хүн учраас би үүнийг ерөнхийдөө дурай хүн гэж боддог. Эмгээчүүд үүнд маш их хайраа. Хэдийгээр үүний гадаад өрхөн үүнийг ялангуяа эдний нүдэнд сайшаахаар оцогдохгүй ч үүний олж авсан байдал, авьяас чадвар, магадгүй эд хөрөнгө, сайн цус нь өчүүхэн үдийч дуагдлыг нь засаж чадна гэж би бодож байна. Лис эмгээчүүд байдаг уу? Хаага Ишон болон үүний 3 охин үнэхээр ансаг бүсгүйчүүд, эрхэм хүндэ Бланш, Мэри Инграм нар хамгийн үзэсгэлэнтэй эмгээчүүд байх гэж би бодож байна. Үнэн дээр би Бланшийг 6-7 жилийн дараа 18 настай охин байхад нь харсан юм. Тэр энд Хрисийн Мэндесний баярын бөмбөрцөг болон ноён Рочесрийн өгсөн үдшилэг иржээ. Тэр өдөр хоолны өрөө хичнээн баялаг чимэглээ. Ямар гялалцсан гэрэлзүүлгээ байсныг анаар харсан байх. Тэнд анхны гүнзгийн гэр бүлүүд бүгд авин хаага боловсон хүн байсан гэж би бодож байна. Хаага Инграм эр үдшийн үзэсгэлэн бүсгүй гэж оцогддог байв. Та үүнийг харсан гэж хэлж байна. Хаага Фэрфакс, тэр ямар хүн байсан бэ? Тийм ээ, би үүнийг харсан. Хоолны өрөөний хаалга нээгдэв. Хрисийн Мэндесний баярын цаг байсан уулзаарцнаар энхэн цугларч, эмгээчүүд дуулж оглохыг сонсхийг зөвшөөрчээ. Ноён Рочесер намайг орж ирэхийг хүссэн бөгөөд би нам гүн болонд суугаад эднийг харж байлаа. Эмгээчүүд ансаг хувцассан байв. Тэдний ихэнх нь наад захын залуу хүүхдүүдийн ихэнх нь царайлаг харагдаж байв. Гэхдээ хаага Инграм гарцаагүй хаан байсан юм. Тэр ямар хүн байсан бэ? Өндөр сайхан бис, намхан мөрөө, бур, гоёмсог хүзүү, чидүн царай, бараан монголог өнгөө, язгуур зан чанар, ноён Рочесрийн шиг омхаар, эрдэнийн чулуу шиг гялалцсан нүдээ. Тэгээд ир маш сайхан үсээ байв. Хэрээ шиг хар бөгөөд маш сайхан эмгцэгцээ. Ард нь зузаан сүлжмэл юм, бурд алд нь миний харж байсан хамгийн уур, хамгийн гялалцсан нуулаг харагдана. Тэр цэвэрхэн цагаан хувцас өмссөн байв. Мөрөн дээгүүр нь болон цээжин дээгүүр нь янхан өмгийн ороолоор ороож, хажуу алаас нь ууж, өвдөнийх нь доогуур уур цав үзүүрээр доош урсаж байлаа. Тэр бас үсэндээ янар өнгөө цэцэг зүүсэн байв. Энэ нь үүний нугалсан үсээ маш сайн ялгаа байлаа. Түүнийг маш их биширдэг байсан нь мэдээж. Тийм ээ. Зөвхөн гоо үзэсгэлэнгийнх нь өлөө өдийгүй амжилтынх нь өлөө. Тэр дуулдаг эмгээчүүдийн нэг байсан бөгөөд өвөлдөр хуур дээр нэгэн ирүүний хам угалдаг байв. Тэр ноён Рочесер 2 дуу дуулсан. Ноён Рочесер. Би үүнийг дуулж чаддгийг нь мэдээгүй байсан гэжээ. Тэр маш сайн бас хоолой, хөгжимд маш сайн дурай. Хаага Инграм, тэр ямар дуу хоолой байсан бэ? Маш баян, хүчрэхэд, эр сайхан дуулж байв. Түүнийг сонсох сайхан байсан бөгөөд дараа нь ир оглов. Би хөгжмийн шүүгч биш, харин ноён Рочесер шүүдэг. Түүний цааслал гайхалтай сайн байсан гэж хэлхийг нь би сонссон. Тэгвэл энэ үзэсгэлэнэ чадварлаг хаага хараахан гэрлээгүй байна уу? Тийм биш боллоо. Тэрч ихчимч ийм чих хөрөнгөө гэж би боддог. Уг нь Лорд Инграмын өмч хөрөнгө гол өлөө эзэмшдэг байсан бөгөөд ом хүн бараг бүх зүйлийг авахар ирдэг байв. Гэхдээ ямар ч чинээлэг язгууран эсвэл боловсон хүн үүнд хаалгадаагүй гэдэг би гайхдаг. Жишээ нь ноён Рочесер тэр баян биш гэж үү?
Тийм гэхдээ насны хувьд нэлээд их ялгаа байгааг анаар харж байна. Ноён Рочестер 40 шахам настай, эрт дөнгөж 20 аваа. Юу болсон юм бэ? Өдөр ирэх усан илүү ихш бус охиролцоо болж байна. Үнэн гэхдээ ноён Рочестер ийм санаа өрнө гэж би бодохгүй байна. Харин чи юу ч иддэггүй. Цай идэж ихэснээс хойш чи бараг амсаагүй шүү дээ гэв. Үгүй ээ. Би идэж чадхааргүй цангаж байна. Та надад дахиад аягаухыг зөвшөөрч өгөөч. Би ноён Рочестер болон үзэсгэлэн Бланш хоёрын хооронд нэгдэх магадлалыг дахин бодох гэж байлаа. Харин Эдэл орж ирэн, ирээ өөр сууг руу шилжжээ. Би дахиад ганцаараа байхдаа олж авсан мэдээллийг эргэн харлаа. Зүрх сэглийг минь ширэн харж бодол санаа мэдрэмжийг нь шалгаж өсөөсийн хязгааргүй мөргөө үрэлгэн дундуур өөрч явсан чанд гараараа эрүүл ухааны аюулгүй хорогдох газар буцаан авчрахыг хичээж байлаа. Өчигдөр оройноос хойш миний нандинан хадгалж байсан игэл найдвар хүсэл эрмэлзэл мэдрэмжийг бараг 2-7 хоногийн урш өгшүүлж байсан оюун санааны ерөнхий байдлыг дурсамж үүнд ноолсон юм. Учир шалгаан ирж би боди зүйлийг хэрхэн үгүйсгэж идеалыг хэрхэн галзуу зайлгаж байсныг харуулсан энгийн бөгөөд өнгөцгөн үхийг өөрийн намуухан маягаар ярьж өгөв. Би энэ алаар шүүмжлэл гаргав. Жин нэрээс илүү мөнхөг хүн хизээч амьдралын амьсгааг амьсгалж байгаагүй. Үүнээс илүү гайхлаа энэглэл хизээч амаа худал хуурмаг авагдаж, хорийг чихэрлэг мэд залхиж байгаагүй гэдэг. Та ноён Рочестерийн дурай хүн үү? Түүнд аалагдах хүч чанар бэлгээ байсан уу? Та үүний хувьд ямар нэгэн байдлаар чухал уу? Яв. Чиний мөнхөг байдал намайг өвдөж байна. Гэр бүлийн хүн, дэлхийн эр хүний хараа болон шинхэн хүнд үзүүлдэг хаяа нэг давуу галын эмгүүдээс аашаал авдаг. Та хэр зүрхэлсэн бэ? Хөөхий энийг мэхлэгч, хувийн, ашиг сонирхолч чамайг илүү ухаанаа болгож чадахгүй гэж юу? Чи өчигдөр оройн үйл явдлыг өнөө өглөө даван хийсэн үү? Нүрээ агал ич. Тэр аны нүдийг маган ямар нэг зүйл хийсэн биз дээ. Сохор гүлэг. Тэдний хувийн агийг онгойлгоод өөрийнхөө харагдсан мөнхөг байдлыг хар. Өөрийн гэрлэх санаа байж чадахгүй дарагдаа цусардах нь ямар ч эмгээд сайн. Хэрв эргэж ирэхгүй, үл мэдэгдэх бол өөрийг нь ижээдэг амийг залхих ёстой нууц хайрыг өөрсдөө дүрлзүүлэх нь бүх эмгээчүүдийн хувьд галзуу хэрэг юм. Хэрв илрүүлж хариу үйлдэл үзүүлбэл үл омсорлон. Лугаа адил чөлөөлөгдөх боломжгүй шавар шалбаага зилүүд газар руу хөөлнө. Тэгвэл жин ээр өгүүлбэрээ сонсоорой. Маргааш шилэн аяга өмнө нь аваад өөрийнхөө зургийг шохоогоор зур. Хав шугамыг хасахгүй, аагүй хэвийн бус байдлыг арилгахгүй. Доор нь гуйрнанка хоорондоо холбоогүй ядуу энгийн дүр зураг гэж бич. Дараа нь зургийн хайрцаг нь бэлдсэн гүлгэр зааны ясан аваад хамгийн шин, хамгийн нарийн од өнгөө холиод эмээний носон харандаагаа сонго. Өсөөлж чадах хамгийн хөөрхөн царайг болгоомжоогоор дүрслэн харуул. Бланш Инграмын хаага Фэрфаксийн тодорхойллын дагуу хамгийн зөөлөн сүдэр, хамгийн амай шугамудаар буд, хэрээний бөөгч, дорны нүдийг сангун, юу вэ? Та ноён Рочестер загварын хувьд эргэж очино. Захиалга өг. Шуугианч үгүй, сэтэл хөдлөлч үгүй, харамсах зүйл гэж үгүй. Би зөвхөн ухаалаг шийдэмгий байдлыг лэвчих болно. Грекийн хүзүү бисийг эргэн саная. Бөөрөнхийг гялалцсан гарыг харагдахыг эмзэг гарыг харуул. Алмазын бөөгч алан буугавчигч орхихгүй. Хувцас уяа, гялалцсан алас, гоёмсог орол, алан сарнаг иглэгээр дүрслэн харуулах. Үүнийг Бланш өндөр албан ушаалаа хаага гэж нэрлэ. Ирээдүйд ноён Рочестер аныг сайн бодож байгаа юм шиг санагдах бүрдээ энэ хоёр зургийг гаргаж ирээд харьцуул. Ноён Рочестер энэ эрхэм хаагаан хайрыг олж авах байх. Тэр энэ ядуу ач холбогдол бага плебей хүний алаар нухацаа бодох болов уу? Би хийх гэж шийдэж шийдэмгий байснаа авширч нойрондоо дийлдэв. Би хийсэндээ хүрсэн. Өөрийнхөө хөрөг зургийг будгийн харандаагаар зурхад 1 юм уу 2 цаг хангалаа. 2-7 хоногч хүрэхгүй хугацаанд би өсөөлөн бодсон Бланш Инграмын зааны ясан миниаврыг хийж дуусгасан юм. Энэ царай хангалаа сайхан харагдаж байсан бөгөөд шохон өнгөө жинхэнэ олгоо харьцуулахад бие барих чадвар хүсч чадхааргүй их ялгаа байлаа. Энэ ажил миний олгоо гарыг ажилгүй байлгаж зүрх сэгэлд минь марагдшгүй амаг үлдээхийг хүссэн шин сэгэлдлүүдэд хүч чадал, огорой байдлыг өгсөн юм. Тун удалгүй би өөрийн мэдрэмжийг хүчээр хүлээн зөвшөөрсөн эрүүл сахилга баян арга хэмжээнд өөрийгөө баяр хүргэх шалгаан надад өрсөн юм. Үүний ачаар би дараагийн охиолдлуудыг зохих авин уурч чадсан юм. Хэрв эд намайг бэлгэлгүй байгааг мэдсэн бол би гаднаас ч гэсэн хадгалж чадхааргүй байх байсан бизээ. Бүлэг 7 хоног өнгөрсний дараа ноён Рочестерийн алаар ямар ч мэдээ ирсэнгүй. Хаага Фэрфакс үүнийг Лисээс шууд Лондон руу, дараа нь Төв рүү явж эх жилийн урш Торнфилдэд нүрээ дахин харуулахгүй бол гайхах хэрэггүй гэж хэлв. Тэр үүнийгээ гин санаанд оромгүй байдлаар орхин явах нь болно охиолддог байв. Үүнийг сонсоод зүрх сэвэл минь суларч хачирхлаа хүйн мэдрэмж үрж эхэллээ. Үнэн дээр би сэвэл дундуур байгаагаа мэдэрч байсан юм. Гэвч ухаанаа чангалж зарчмуудаа эргэн санаж мэдрэмжээ эр даруй эмгцэгцээ болгов. Би үр зөөрийн алдааг хэрхэн даван уулж, ноён Рочестерийн хөдөлгөөнийг амин чухал сонирхол аах шалгаан байсан гэж амгалсан алдаагаа хэрхэн залруулсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. Би өөрийгөө дорд үзлэр даруусгасан гэсэн үг биш, харин ч эсэргээрээ би дөнгөж сая хэлсэн. Торнфилдийн эзнээ ямар ч хамаагүй.
Түүний прожиг сургасны өсөө чамд өгдөг цалин нь авах, мөн үүргээ биелүүлбэл үүний гараас хүсэн хүлээх эрхээ ийм хүндэглэе. Эсдэг найрсаг харьцаанд азрахаас өөр юу ч байхгүй. Энэ болоо болон үүний хооронд нухацай хүлээн зөвшөөрдөг цорын ганц холбоо гэдэг иглээ бай. Тийм учраас үүнийг өөрийн сайхан мэдрэмж, хөөрөл, шаналл гэх мэтлэн бүү орхиорой. Тэр чиний жаяг биш. Ийм бэлэг хүсэхгүй. Үзэн ядагдах газар бүх зүрх сэвэл хүч чадлаа хайрлахаас өөрийгөө хий хүндэгдэг бай. Би өдрийн ажлаа айван үргэлжлүүлв. Гэвч Торнфилдээс яагаад явах ёсоо алаар бүдэг бадаг зөвлөмжүүд миний архинд байнга эргэлдэж байв. Би шинэ нөхцөл байдлын алаар сурвалжлагаа хийж, амгалал дэвшүүлсээр байв. Эдгээр бодол санааг би шалгана гэж бодсонгүй. Хэрэг боломжоо бол соёолж үр жимс өгч болох л байсан. Ноён Рочестер 2-7 хоног гаруй байхгүй байл шуудангаар Хага Фэрфакс захидал авчирчээ. Эзнээс гэж ир хэлээд зүг чигийг харав. Одоо бид үүнийг эргэж ирэхийг хүлээх эсхээ мэднэ гэж бодож байна. Түүнийг лацыг эвдэж бичиг баримыг гүйцэн харах зуур би кофегоо бид өглөөний хоолоо идэж байв. Кофегоо уусаар байв. Халуун байсан бөгөөд энэ нөхцөл байдлаас үүдлийн гин нүүрэнд минь галууяа гэрэлсэн гэж айлбарлав. Яагаад миний гар чичирч аягныхаа доорх хагсыг өөрийн ирэхгүй авандаа асгасныг би бодож үзсэнгүй. Би заримдаа бид дэндүү нам гүн байна гэж боддог. Гэхдээ бид одоо хангалай завгүй байх магадлалтай байна. Ядаж хэсэг зуураг гэж Хага Фэрфакс хэлээд зурвасыг нүдний шилнийхээ өмнө барьсаар байв. Би айлбар хүсхээсээ өмнө суларсан эдэлийн пинафорын уяаг уйлаа. Би үүнд бас өөр боо уухад нь усалж, аягийг нь сүүгээр дүүргээд хайхрамжгүй хэлв. Ноён Рочестер удахгүй эргэж ирэхгүй байх болов уу? Үнэндээ 3 өдрийн дараа энэ нь ирэх пүрэв гараг болно. Ганцаараа ч биш. Лисийн сайн хүмүүсээс хичнээн үүний хам ирж байгааг би мэдэхгүй. Тэр хамгийн сайн унлагын өрөөнүүдийг бэлгэх заавар илгээдэг. Номын сан болон зочны өрөөнүүдийг цэвэрлэнэ. Би Мелко дахь Жоржтын буудал мөн өөр хаанч байсан гал огооны өрөөнөөс илүү олон гал огооны гар авах болно. Эмгээчүүд шивгчнээ. Эрхэн хүмүүс цэргүүдээ авчирна. Тиймээс бид дүүрэн байшинаа болно. Хага Фэрфакс өглөөний хоолоо залгиж мис засал хийхээр яран одов. 3 өдөр үүний урьдчилан хэлсэнчлэн хангалай завгүй байлаа. Торнфилдийн бүх өрөө маш цэвэрхэн эмх цэгцээ гэж би бодсон. Гэвч би андуурсан боллоо. 3 эмгээ услахаар дуудагдсан байна. Ийм сойддож будаг угааж, хевс цохих, зураг буулгаж, байрлуулах, ойл болон гялалцсан өнгөлөх, унлагын өрөөнд гал асаах, хөнгөн хумгаа дээр даав, өд дэвсгэрийг зуухан дагааржуулах гэх мэт зүйлсийг би өмнө нь ч үүнээс хойш хизээж харж байгаагүй. Адил энэ дундуур галзуу гүйж байлаа. Нөхөрлөх бэлгэл болон эдний ирэх магадлал үүнийг гайхан биширч байгаа минь санагдав. Тэр Софиг бүх Жорлонгон гэж нэрлэдэг байв. Байсан бүгдийг нь огчуулах, шинийг агааржуулж зохион байгуулах. Тэр өөрийнхөө хувьд урд өрөөндөө ороод орны авцан дээр үсэрч яндангийн зууханд асраа мөмөр дүрлцхийн өмнө гудас оваасан улгуур дэрэн дээр хэвхээс өөр юу ч хийсэнгүй. Тэр сургуулийн үүргээс чөлөөлөгдөв. Хага Фэрфакс намайг албатан өөрөө албатан шахаж би өдөржингөө агуулхад үүнд болон овоочтод усалж эсвэл саад учруулж байв. Зуурмаг бясалгай бялуу, Франц бялуу хийх, ан агнуурын ферм хийх. Цүлийн хоолыг чимэглэж сурах. Үдшилэг пүрэв гаригийн үдээс хойш 6 цаг оройн хоолнд цагаа ирнэ гэж бодож байлаа. Энэ хугацаанд би хэмрүүдийг асарч халамжлах цаг байсангүй. Би өөрийгөө адилыг исооцвол хэний ч адил идэвхээ ижил хүснэ байсан гэдэг ийдэг. Гисэн хэдий ч хаяа би баяр баясгалангаа багсгадаг шахал авдаг байлаа. Мөн намайг үл хайхран, эргэлзээ, дохио харанхуй амгалын бүс рүү буцаан хаягдсан юм. Энэ үед би 3 дугаар давхрын шаны хаалга, сүүлийн үед үргэлж цоожоо байдаг байсан. Алгуурхан нээгдэж, малгай, цагаан хормогч, алчуурай грэс бүлийн дүр үрхээ гарч ирэхийг санамсаргүй харлаа. Галерэгээр гулгаж явахыг нь хараад намуухан алхам нь жагсаалын гуалдоор бүдгэрсэн байлаа. Би үүнийг хөл хөдөлгөөн ихээ, үүмэн самууна унлагын өрөөнүүдийг харж байхыг нь хараад цонхны хашааг өнгөлөх, ганган дээвэр цэвэрлэх. Цаасан хананы олбыг арилгах алаар ганц үг хэлээд цааш нь өнгөрч болох юм. Тиймээс 9 өдөр нэг удаа гал огоо руугаа бууж, оройн хоолоо идэж зуух дээр зөөлөн хоолоо амих аад, хувийн авширлыг хүсэн, өөрийн уугаараа дээд алын орогнох өрөөндөө саваа пороо авч буцаж ирдэг байв. 24-ний ганцхан цаг л ирээр доор бусад зарц нараага хам өнгөрчээ. Үлдсэн бүх цагаа 2 дугаар давхрын царс модон өрөөнд өнгөрүүлдэг байв. Тэнд дэр гянданд хоригдож байгаа хоригдол шиг хамрагчгүй юм шиг ойж, дороо уугараагаар инээлтдэг байв. Хамгийн хачирхлаа нь гэр надаас өөр хинч үүний дадал зуршлыг анзаараагүй, эсвэл гайхан биширдэггүй байв. Хинч үүний байр суурь, ажлын алаар ярилцсангүй. Түүний ганцаардмал байдал, ганцаардлыг хинч өрөвдсөнгүй. Би нэг удаа Лиа болон инэрэл бүсгүүчүүдийн 1-2-ын хооронд болсон ярианы хэсгийг сонссон бөгөөд Грейсийн гол сэдв болсон юм. Лиа миний ойлгоогүй нэг зүйлийг хэлж байсан бөгөөд харгас эмгийг хэлв. Тэр сайн цалин авдаг байх. Тийм ээ гэж Лиа хариулв. Би ч бас ийм сайн байсан ч болоосой. Минийх гомдлох хэрэггүй, Торнфилдэд харамгүй зам байхгүй. Гэхдээ энэ нь Хага пулын хүлээн авдаг мөнгөний авны нэг нь биш юм. Тэр хажууд нь хэвж Улирал Онд Мелкоийн банк руу явдаг. Би гайхах хэрэггүй. Гэхдээ эр явахыг хүсвэл би дааж амьдрах хангалай мөнгө хуримлуулсан байна.
Гэхдээ энэ газар тассан байх гэж би бодож байна. Тэгээд эрдвч хүрээгүй бөгөөд хүч чадлаа юу ч хийх чадвараа. Түүний хувьд бизнесээ орхих нь дэндүү ир байна гэжээ. Тэр сайн гар гэж би бодож байна гэж харгас эмгий хэлв. Тэр юу хийх ёсоогоо ойлгож байна. Үүнээс илүү хүн байхгүй гэж Лиа нухацаа хариулв. Хүн болгон үүний гулыг дүүргэж чадахгүй, олсон бүх мөнгөөр нь ч биш. Тийм биш гэж хариулв. Эзэн, цааш нь явж байв. Лиа эргэж хараад, намайг хараад хамрагчаа ир даруй үлхв. Тэр мэдэхгүй байна уу? Эмгийн шивнхийг би сонсов. Лиа олгоос ихсрэхэд яриа нь мэдээж асарчээ. Үүнээс миний олж мэдсэн бүх зүйл бол Торнфилдэд нэгэн нууц байсан. Мөн намайг энэ нууцад оролцохоос зориуд гадуурхсан юм. Пүрэв гараг ирэв. Бүх ажил өмнөх орой дууссан байв. Хивс дэвсэж, орны дэвсгэрүүдийг чимэглэж, гялалцсан цагаан ширээг дэлгэж, жорлонгийн ширээг байрлуулж, авилга өргөдөж, баар доор овоосон цэцэгс байлаа. Өрөө салан аль аль нь гар хийж чадхааргүй шим, гэрэл гэгээ харагдаж байлаа. Танхимч бас цэвэрлэгдсэн байв. Мөн ом сэлбрээ цаг шаныша хашааг шилэн яваад өнгөсөн байв. Хоолны өрөөний хажуугийн авгаа гялалцсан өрөө гялалцаж байлаа. Зочны өрөө болон будуарын аль бүрээс экзеквар цэцэглэж байлаа. Үдээс хойш Хага Фэрфакс хамгийн гоё хараал сташинз, Бэйли алан цагаа өмсөв. Учир нь хамсгийг хүлээн авах, эмгээчүүдийг өрөөнд нь хүргэж өгөх нь үүний үүрэг байлаа. Хэдийгээр Адельч бас хувцассан байлаа. Хэдийгээр эр өдөр үүнийг үдшилэг анилцуулах магадлал бага гэж би бодож байлаа. Гэвч би үүнд даалгадахын улд софт богино, бүүн мөслөн нөмргөөр хувцасхийг зөвшөөрсөн юм. Өөрийнхөө хувьд надад ямар ч өөрчлөл хийх шаардлага байсангүй. Намайг сургуулийн ариун газраасаа гарч явахыг шаардах эсгүй. Ариун газар энэ нь миний хувьд гай зовлонгийн үед болгоо хорогдох газар болсон байлаа. 3 дугаар сарын сүүлд 4 дугаар сарын эхээр зуны зарлагч ми дэлхий дээр гялалцах өдрүүдийн нэг болох хаврын дүлгөөн нам гүмхэн өдөр байлаа. Энэ нь одоо дуусах төхөж байв. Гэвч үдэш бүр дулаахан байсан бөгөөд би ажил дээрээ сургуулийн өрөөнд цонх онгорхой суулаа. Орой болж байна гэж Хага Фэрфакс шуугилдаж орж ирэв. Ноён Рочесерийн дурдсан цагаас хойш 1 цагийн дараа оройн хоол захиасандаа би баяраа байна. Учир нь одоо 6 өнгөрч байна. Би Жоныг зам дээр ямар нэгэн зүйл байгаа эсхийг мэд гэж хаалга руу явууллаа. Тэндээс Милкоийн зүг хол зам харагдаж байна. Тэр цонх руу явлаа. Тэр энд байна гэж ир хэлв. За Жон уурагш бүхийн ямар нэгэн мэдээ байна уу? Тэд ирж байна. Хаагаа гэж хариулв. Тэд 10 минутын дараа ирнэ. Адил цонх руу нисв. Би хөшигний хажууд харагдахааргүй харахын улд нэг алд зогсохдоо болгоомжоо дагаж явлаа. Жоны өгсөн 10 минут маш урмын санагдсан боловч эцэст нь дугуй чимээ сонсогдов. 4 морин давхиж эдний араас 2 задгаа морин эрэг гарч ирэв. Хөшиг даллах шүлс машинуудыг дүүргэв. Морин цэргүүдийн 2 нь залуу өрөмгийн царай боловсон ирчүүд байв. 3 дахь нь хар морь унсан ноён Рочесер мисруур. Үүний өмнө хөвж яваа нисгэгч байв. Түүний хажууд нэг эмгээ унсан бөгөөд эр 2 үдшилгийн хамгийн өрөөнд нь байлаа. Түүний ягаан өнгийн морь унах зуршил нь бараг л газрыг шүүртэн, хөшиг нь сэвэлзүүр салхин дуур урсаж байлаа. Тунгалаг нуулгаа нь холилдож, дундуур нь гялалцаж, hirээний баялаг бөгжнүүд гялалцаж байлаа. Хага Инграм гэж Хага Фэрфакс дуу алдаад доорх байр руугаа яаран очив. Морин цэрэг машиныг шүүрцсний дараа байшингийн үнцгийг хурдхан эргүүлэхэд би нүдээ алдсан юм. Одоо адил доошоо явахыггүй. Гэвч би үүнийг өвдөг дээрээ еврэн шууд илгээгээгүй л бол одоо ч өөр ямар ч үед Хагаан нүдэнд харагдах ухаан ямар ч байдлаар бодох эсгүйг үүнд ойлгуулв. Ноён Рочесер маш их уурлах болно. Үүнийг сонсоод эр байгалийн нулимс асууруулсан гэжээ. Гэвч намайг маш нухацаа харж эхлэхэд эр эцэс нь эдгээрийг арчиж авахыг зөвшөөрчээ. Энэ үед анхимд баяр хөөрэ өмнө сонсогдож эрхэм хүмүүсийн гүндөө Хагаан мөнгөн аялгау хоорондоо эв нэгдлийг гялалцаж хамгийн гол нь Торнфилд холын эзний дээвэр доор үзэсгэлнэ. Эрсгэг зориг зочдоо уган авч буй чамх дуу хоолой ялгарна. Дараа нь хөнгөн алхмууд шаар өгсөв. Галерэгээр алхаж зөөлхөн хөгжлийн инээд алдан хаалга онгойлгож хааж хэсэг зуур нам гүн болов гэж Адел хэлв. Эрээр анхаарлаа сонсож хөдөлгөөн бүрийг ажиглаж байв. Тэр санаа алдав. Ээжид хүмүүс байх үед би үүнийг хаасайгүй дагаж явдаг. Зочны өрөө унлагын өрөө рүү шивгчнүүд үсээ засаж эмгээчүүдийг хувцсахыг би байн хардаг байсан бөгөөд энэ нь үнэхээр хөвчлээ байсан. Чи өсөхгүй байна уу, Адел? Тийм ээ, Хага. Би 6 цаг хоол идээгүй шүү дээ. За одоо эмгээчүүдийг өрөөндөө байх хооронд би доошоо очиж чамд идэх юм авчиръя. Тэгээд би урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч гал огоо руу шууд хөлөх арын шаа хайв. Энэ бүс ног бүүд гал үүмэн самун байв. Шүлс цагас 2 проекцийн эцсийн шаанд байсан бөгөөд огооч өөрийн мэдлгүй шаах аюул занал хийлж оюун ухаан бие мах бодороо гал огооны дээгүүр үлгөө байлаа. Зарц нарын анхимд 2 морин эрэг 3 боловсон эр галын дэргэд зогсож эсвэл суун. Абигалууд эзгээгээ дээд давхар байсан гэж би бодож байна. Милкоос хөсөлсөн шин зарц нар хаасайгүй үүмэн самуунаа байв. Энэ эмх замраагүй байдлыг эвдэн буснуулж би эцэс нь агуулгын өрөөнд хүрэв. Тэнд би хүүийн ахиа хуйлмал алах хідэн ар, нэг юм уу 2 аваг, хуух, сэрээ авч энэ олзоо аваад яаран ухарчээ.
Би галерейд буцаж ирээд арын хаалгыг хааж байл өргөн чимээ хаагдаж эмгээчүүд өрөөнөөсөө гарах гэж байгааг анхааруулв. Би эдний зарим хаалганы дэрэгдүүр өнгөрөхгүйгээр сургуулийн өрөө рүү очиж чадсангүй. Тиймээс би цонхгүй байсан ч харанхуй байсан энэ үзүүр зогсов. Нар жаргаж бүрэнхий бүрийгээр цуглаж байсан бол одоо нилээд харанхуй байлаа. Удалгүй өрөөнүүд үзэсгэлэн үрээслэгчтэй нэг нэгээр нь орхиж бүрэнхий дундуур гялалцсан хувцсаа хүн бүр хөгжлээ. Агаарчуухан гарч ирэв. Тэд галерейгийн нөгөө захад хэсэг зуур хамдаа зогсож, амаа намуухан ирч хүчээгээр ярилцаж, дараа нь олгод дээрээс хурц манан хуйлран унах лугаа адил чимээ шуугангүй шаар уруудан буу. Тэдний нэгэн гадаад өрх надад урд өмнө нь хизээч мэдэрч байгаагүй өндөр ансаг байдлын сэрэгдэл үлдээсэн юм. Би Аделийг хичээлийн өрөөний хаалгаар шагааж байхыг харлаа. Ямар үзэсгэлэнээ эмгээчүүд вэ гэж эр англиар хашгирлаа. Өө, би эдэн рүү очиж болох ч болоосой. Оройн хоолны дараа ноён Рочестер биднийг дуудах болов уу? Үгүй, үнэндээ би мэдэхгүй. Ноён Рочестер бодох өөр нэг зүйл байна. Өнөө орой эмгээчүүдийг бүү. Та маргааш эднээ уулзах байх. Энд Аны оройн хоол байна. Тэр маш их өсөж байсан учраас ахааны мах ар хэсэг хугацаанд анхаарлыг нь сарниулж байв. Би энэ ижээлийг хадгалсан нь сайн байлаа. Эс бөгөөс хоолныхоо хувийг дамжуулсан би Софи хоёр хоёулаа оройн хоолоогоо идэхгүй байх байсан бизээ. Доод давхар байгаа хүн бүр бидний ухаа бодохоор хэрхий их завгүй байв. Аман 9 цаг өнгөрөл хийсэнгүй. 10 орчим үед явган цэргүүд авир, кофений аяга барьсаар нааш цааш гүйлдэж байв. Би Аделийг ердийнхөөсөө нилээд оройд суухыг зөвшөөрсөн. Учир нь хаалга доор нээгдэж хаагдаж хүмүүс үүмэн шууган дэгдэж байхад ир унаж чадахгүй гэдгээ мэдгдсэн юм. Түүнээс гадна үүнийг хувцаа айлж байхад нь ноён Рочестераас захиас ирж магадгүй гэж ир нэмж хэлв. Тэр сонсох юм бол би үүнд үүх ярддаг байлаа. Тэгээд би үүнийг галерейд дагуулж гарлаа. Танхимын дэнлүү асаагдаж балюсрад дээгүүр харж зарцнаар нааш цааш өнгөрч явахыг харах нь үүнд хөвжлээ байв. Өдөш нилээд ойрож байл өгөлдөр хуурыг зайлуулсан зочны өрөөнөөс хөгжим сонсогдов. Адил бид хоёр сонсохоор шаны дээд алын шаан дээр суулаа. Удалгүй хөгжмийн зэмсгийн баялаг өнгөөр гэрэлсэн дуу хоолой. Энэ нь дуулдаг эмгээ байсан бөгөөд ноон маш амаа байлаа. Гоцлол дуугаа дуусгаж дараа нь дуу дуугарч дараа нь баяр хөөрэй ярианы шивнэл завсарлагыг дүүргэв. Би удаан сонсов. Гин чих минь холилдсон дуу чимээнүүдийг дүгнэж, ноён Рочестерийн аялгау өөрөгдөл дундаас ялгаж салахыг хичээж байгааг анзаарав. Энэ нь эднийг барьж аваад удалгүй бийсэн бөгөөд зайнаас үүдлийн үгээр илэрхийлэгдсэн өнгө аясыг үг болгон хувиргах нэмэл үүрэг гүйцэжээ. Цаг 11-ийг цохив. Би олгоогоо мөрөн дээр минь налсан Адил руу харлаа. Нүд нь улам хүндэрч байсан учраас би үүнийг эвэрч ор руугаа авч явлаа. Боловсон эмгээчүүд өрөөндөө орохоос өмнө энэ нь ойрхон байлаа. Маргааш өдөр нь өмнөх өдөр шиг сайхан байлаа. Тэд үд дундаас өглөө ир хөдөлж, зарим нь морь унаж, бусад нь морин эргээр хөдөлжээ. Би эднийг явах болон эргэж ирэхийг аль алиныг нь гэрчилсэн юм. Хаага Инграм урдих шигээ цорын ганц морин эмгээ байлаа. Ноён Рочестер урдийн адил үүний хажууд давхиж ирэв. Тэр хоёр бусдаасаа бага зэрэг хол давхив. Би энэ нөхцөл байдлыг надад хамт цонхны дэргэд зогсож байсан Хаага Фэрфакс сануулв. Тэд гэрлэх ухаа бодох хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ ноён Рочестер үүнийг бусад хаагаагаас илүүд үзэж байгаа нь ил байна гэж би хэллээ. Тийм ээ, ир үүнийг биширдэх нь эргэлзээгүй. Тэр ч үүн гэж би нэмж хэлв. Тэр нууцаар ярилцаж байгаа юм шиг олгоогоо үүн рүү хэрхэн бүхэлгэж байгааг хардаа. Би үүний царайг харахыг хүсэж байна. Би үүнийг хараахан харж байгаагүй гэжээ. Та өнөө орой үүнээ уулзах болно гэж Хаага Фэрфакс хариулв. Би Аделийг эмгээчүүдэд анилцуулахыг хичнээн их хүсэж байгааг ноён Рочестер хэлэхэд ирээр өө. Оройн хоолны дараа зочны өрөөнд орвол Хаага айраас өөрийн хам явахыг хүсэх болно гэж хэлжээ. Тийм ээ, тэр үүнийг зүгээр л ийдэг цангаасаа үдлэгээр би явах хэрэггүй гэдгийг иглээ байна гэж би хариулв. Та нар хүмүүсээ нөхөрлөхөд дасаагүй болохоор энэхгүй хүмүүс шиг ижил хүйснийгээ явуулдах үдшилхийн өмнө очихыг хүсэхгүй байна гэж би бодсон. Тэр хурдхан хариулж уугүй зүйл. Хэрв ир эсэргүүцвэл энэ бол миний хүсэл гэдгийг хэл. Хэрв ир эсэргүүцвэл би ирж үүмэн самуун гарвал үүнийг авчирна гэж хэл. Би үүнд ийм өөг учруулахгүй гэж би хариуллаа. Үүнээс илүү хийхгүй бол би явна. Гэхдээ надад таалагдахгүй. Та энд байх уу, Хаага Фэрфакс? Үгүй, намайг эндээс явахад ир гуйлыг минь хүлээж авлаа. Бизнесийн хамгийн халамжгүй хэсэг болох албан ёсоор орохоос ичиж зовхоос зайлсхийхийн улд хэрхэн зохицуулахыг би анаар ярив. Эмгээчүүд хоолны ширээнээс гарахаас өмнө зочны өрөө хоосон байхад чи орох ёстой. Хүссэн нам гүн буланд суудлаа сонго. Хэрвээ хүсэхгүй бол эрхэм хүмүүс орж ирсний дараа удаан байх хэрэггүй. Ноён Рочестер Аниг энд байгааг хараад алга бол. Хинч чамайг анзаарахгүй. Энэ хүмүүс удаан байх болов уу? Магадгүй 2-3-7 хоног, мэдээж үүнээс ч илүү биш. Христийн амьсны баярын завсарлагын дараа Милкоин гишүүнээр саяхан сонгогдсон Сэр Жорж Линхо руу явж суудлаа эзлэх хэрэгэ болно.
ноён Рочестер үүний хам явна гэж би бодож байна. Тэр Торнфилдэд ийм удаан хугацаагаар үлдсэн нь намайг гайхшруулдаг. Зочны өрөөнд очих хариуцлагынхаа хам засвар хийх цаг ойрж байгааг би бага зэрэг өгшүүрээгээр мэдэрч байлаа. Адил оройн бүсгүйчүүдэд танилцуулагдах гэж байгааг сонсоод өдөржингөө сэглэн хөдөлсөн байв. Софи үүнийг хувцлах мис засал хийж эхлэх хүрэл ярих нь оржээ. Дараа нь энэ үйл явцын ач холбогдол үүнийг маш хурдан авшруулж, нугалгаа сайн игшлэгдсэн, үндсэн багц болгон байрлуулж, ягаан алс нөмргөө өмсөж, ур бүдүүгээ уйж, бэлийгээ засах үед ир ямар ч шүүгч шиг ноцоо харагдаж байлаа. Хувцаа мөшгөн гуйвуулахгүй байхыг үүнд анхааруулах хэрэггүй. Ир хувцаа өмсөд жижигхэн сандал дээрээ даруухан суугаад алс юбкаа үрчлээд намайг бэлэн болол эндээс хөдлөхгүй гэдгээ балан хэлв. Миний хамгийн сайн даашинз хаага тэмдлийн хөрмөнд зориулан худалдаж авсан. Ир цагаас хойш хизээч өмсөж байгаагүй мөнгөн саарал даашинз удалгүй өмсөв. Ус минь удалгүй ойлсов. Миний цорын ганц чимэглэл болох сувдны зүйл удалгүй гарч ирэв. Бид доош буу. Аз болоход зочны өрөөнд эд бүгдээрээ оройн хоолны үеэр сууж байсан салнаар орохоос өөр нэг орох хаалга байлаа. Байр хоосон байлаа. Ганиган зуухан дээр чимээгүйхэн шааж буй гал ширээг чимсэн гоёмсог цэцэгсийн дунд гялалцсан лавлаанууд гэрлэж байлаа. Нуман хаалганы өмнө хүрэн улаан хөшиг унтсан байлаа. Энэ хөшиг зэрэгэлдэх салан дах үдшилгээс усгаарлагдаж байсан ч эд маш намуухан дуугаар ярьдаг байсан бол эдний ярианаас намуухан бууналаас өөр юу ч ялгарсангүй. Хамгийн хүндэглээс игдлийн нөлөөнд авсан адил миний заасан хөлийн сандал дээр үгч хэлэлгүй суулаа. Би цонхны суудал дээр ухарч хажуугийн ширээнээс ном аваад уншихыг хичээв. Адил сандлаа миний хөл дээр авчирлаа. Удалгүй ир миний өвдгөнд хүрв. Юу вэ, Адил? Би энэ гой цэцгүүдээс нэгийг авч болохгүй юу, хагаа? Зөвхөн жорлонгоо дуусгахын улд чи ариун цэврийн өрөөний налаар хийх боддог шүү дээ. Адил, гэхдээ чамд цэцэг байж болно. Би ваараас сарнаа авч үүний хувцсанд бэхэлсэн юм. Тэр үгээр илэрхийлэхийн аргагүй сэтэл ханамжаагаар санаа алдан, аз жаргалын аяган дүүрсэнний санаа алдав. Би дарч чадхааргүй инээмсэглээ нуухын улд нүрээ эргүүлв. Бяцхан Паризын хувцлалын асуудалд чин сэглээсээ үргэлжийн үнэнч байдалд инэдмийн бас сэгэл имзэглүүлэн зүйл байлаа. Мандах зөөлөн чимээ сонсогдов. Хөшиг нуман хаалганаас буцаан шүүрдэн, дундуур нь хоолны өрөө гарч ирэн, ур ширээг бүрхсэн сүрлэг амангийн мөнгө шилэн аяган дээр гэрэл усгана. Үүдний өрөөнд хэсэг эмгээчүүд зогсож байв. Тэднийг орж ирэхэд хөшиг эдний араас бууж ирэв. 8 хүн байв. Гэвч эд цугларч ирэх үед эд ямар нэг байдлаар илүү олон хүмүүний харагдаж байв. Тэдний зарим нь маш өндөр байв. Олон нь цагаан хувцас өмссөн байв. Бүгд манан сарыг омруулдаг шиг дүр өрхийг нь омруулж байгаа минь өргөн цар хүрээ имэх цэгцээ байв. Би босоод эдэн рүү хараалтав. Нэг юм уу хоёр нь хариуд нь олгоогоо бүхийлгэж, бусад нь над руу зөвхөн ширэн зогсож байлаа. Тэд өрөөгөөр архаж хөдөлгөөнийх нь хөнгөн хумгай хөдөлгөөнөөр цагаан шуудын сүргийг сануулж байлаа. Тэдний зарим нь буудан ахиан дээр хагас ухсан сууж, зарим нь ширээн дээр бүхийж цэцэг номнуудыг шалгаж, бусад нь галын дэргэд цугларч, бүгд намуухан боловч од өнгөөр ярилцаж байлаа. Би эдний нэрийг дараа нь мэдсэн бөгөөд одоо дурдж болох юм. Нэгдүгээр хаага ишэн болон үүний хоёр охин байлаа. Тэр царайлаг эмгээ байсан бөгөөд одоо ч сайн хадгалагдан үлдсэн байв. Октоос өмнө эми жаахан байлаа. Гинэн царай, бие авч яваа хүүхэд шиг хурцоод бие, цагаан муслан даашинз, цэнхэр бүхээг нь үүний сайн сайхан болсон юм. Хоёр дахь нь Луиза өндөр бие, ансаг бие байв. Маш гоё царай, Франц хэлний гэдэг нэр Омё. Эгч нар хоёулаа сараан цэцэг шиг үзэсгэлэнэ байв. Хаагаалын 40 орчим насай, ом бие, маш цэх бие, их ихэмсэг царай, хувирамгаа гялалцсан алс нөмрөг өмссөн, хар үсэнд цэнхэр шүсний сүдэр гялалцсан, эрдэнийн чулууны ойрог доор гялалцсан байлаа. Хаага полковник дэм иймч сүр жавхланаа биш байв. Гэхдээ би илүү хаага шиг гэж бодсон. Тэр уранхаа бие, цайвар царай, цайвар үсээ байв. Түүний хар алс даашинз, гадаадын баялаг хээ ороод сувдны хээ уулзсан хаагаан солонго уяанаас илүү надад таалагдсан юм. Гэвч хамгийн өндөр хүмүүс нь бэлэвсэн хаага Инграм болон үүний охид Бланш, Меринаар хамгийн бусдаас ялгардаг байсан юм. Тэд бүгдээрээ хамгийн өндөр биеэ эмгээчүүд байв. Бэлэвсэн эмгээдч авин насны байж болох юм. Үүний бие махбод сайн хിവэр байв. Үсэн цааны гэрэлт хар хിവэр байв. Түүний шүдч бас өгс хിവэр байв. Ихэнх хүн үүнийг өөрийнх нь насны гайхамшигтай эмгээ гэж нэрлэх байсан бөгөөд эр бие махбодын хувьд ийм байсан нь эргэлзээгүй. Гэвч эр үед үүний бие авч явах царайнд бараг дааж давшгүй ихэмсэг байдлын илрэл илэрч байлаа. Тэр ромын царай, хоёр эрвээ, баг нь ми хоолойд алга болсон байв. Эдгээр царай нь надад зөвхөн хэмжүүрээ харанхуй өдийгөө бүр бардамсандаа үрчээсэн харагдаж байв. Ирүүн мөн адил зарчмаар бараг Европосын босоо байрлалд овож байв. Тэр ч мөн адил догшин хав ширүүн нүдэ байлаа. Энэ нь надад хаагаар идихийг санагдуулсан юм. Эр үгээ амаараа ярьж байв. Түүний дуу хоолой гүнзгий, өнгө аясанд сүр жавхлана, догмаг, овчхон хэлбэл эсхийн аргагүй байв. Хүрэн улаан хүрэн нөмрөг, алаар уралсан энэхийн даавуугаар хийсэн алчуур малгаан үүнд эр бодсон байх. Жинхэнэ эзэн хааны сүр жавхланаа болгосон гэж би бодож байна. Бланш Мери хоёр ижил бие, шулуун бөгөөд улаас шиг өндөр байв.
Мэри өндрөөрөө хийрхий уранхаа байсан ч Бланштиан шиг хэв маягаа байлаа. Мэдээж би үүнийг онцгой сонирхож байлаа. Нэгдүгээр би үүний гадаад үрх Хага Фэрфаксийн дүрслэлийн нийцэж байгаа эсхийг мэдхийг хүссэн юм. Хоёрдугаар энэ нь миний зурсан гоёмсог Миневрэ адилхан байгаа эсэх. Гуравдугаар энэ нь ноён Рочесерийн дур сонирхолд нийцэх миний хүснээр байсан эсэх нь харагдана. Хүний хувьд миний зураг болон Хага Фэрфаксийн тодорхойлолд нэг бүрчлэн хариулсан юм. Язгууран бис, намхан мөр, гоёмсог хүзүү, хар нүд, хар бөгжнүүд бүгд энд байлаа. Түүний царай ээжийнх нь царай шиг байв. Залуу насны үрчлээгүй дүр өрх, адилхан намхан хөмсөг, ижил өндөр царай, адилхан бардамнал. Гэвч энэ нь саурын шиг бахархал биш байлаа. Эр асралгүй инээв, түүний инээд нугалсан ихэмсэг уруулынх нь зуршил шиг инээдэй байв. Суу ухааныг ичхүүрээ гэдэг. Хага Инграм суу ухаан байсан эсхийг би хэлж чадахгүй ч эр маш ичиж зовдөг нэгэн байлаа. Тэр ээлдэг зөөлөн Хага Дэнэ банкийн алаар ярилцав. Хага Дэн энэ шинжлэх ухааныг судлаагүй боллоо. Хэдийгээр эр цэцэгс ялангуяа зэрлэг цэцэгсэн дураа Хага Инграмыг ч байсан бөгөөд үгийн санг нь агаар гүйлгэн харав. Удалгүй би үүнийг нүгийн хэлээр ингэж нэрлэдэг Хага Дэний араас явж байгааг ойлгов. Өөрөөр хэлбэл мэдлэггүй байдлаараа оглож байв. Үүний мөр ухаанаа байж болох ч энэ нь мэдээж сайхан занаа биш байв. Тэр оглосон. Үүний гүйцэтгэл маш гоё байсан. Тэр дуулж байв. Түүний дуу хоолой сайн байв. Ээжигээ устаа францаар ярьдаг байв. Тэр энэ үгийг чөлөө сайн аялгуугаар сайн ярьдаг байв. Мэри Бланшаас илүү зөөлөн, илүү нээлээ царай байв. Нүүр царай нь зөөлөн, ярьсан арай цайвар Хага Инграм Испани хүн шиг бараан байсан. Боловч Мэри амьдралд аруухан байлаа. Нүүр царай нь царай, нүд нь гялалтсан. Түүнд хэлэх зүйл юу ч байсангүй. Нэгэн суудлаа эзэснийхээ дараа нүхэндээ хөшөө шиг овөргүй хിവэр байлаа. Эгч нар хоёул олбгүй цагаан хувцсай байв. Хага Инграм ноён Рочесер шиг сонгол хийх болов уу гэж би одоо бодсон уу? Эмгий хүний гоо үзэсгэлэнт дурайг нь би мэдэхгүй байлаа. Хэрэв үүнд сүр жавхлан аалагддаг байсан бол эр яг л сүр жавхлангийн хэв маяг байсан юм. Ихэнх хэрхэм хүмүүс үүнийг биширдэг байх гэж би бодсон. Мөн эр үүнийг бишрэн хүндэлдэг гэдгийг би аль хэдийн ноолсон боллоо. Эргэлзээний сүүлчийн сүудрийг арилгахын улд эднийг хамдаа харахаас өөр зүйл үлдсэнгүй. Уншигч Айдл энэ бүх хугацаанд миний хөлийн дэрэгдэх сандал дээр хөдөлгөөнгүй сууж байна гэж бүү бод. Эмгээчүүдийг орж ирэхэд ир босч эднийг ухаар урагшилж сүрлэг хүндгэл үзүүлж нухацаа хэлв. Хонжор Хага Инграм үүн рүү шоолон хурхсан байдлаа хараад өө ямар бяцхан хүүхэлтэй вэ хэмээн дуу алдав. Хага Лин энэ бол ноён Рочесерийн ойрог байх. Түүний ярьж байсан эр бяцхан Франц охин гэж хэлсэн байв. Хага Дэн нийлдгээр үүний гарыг агаж үнсв. Эми, Луиза ишон хоёр нэгэн зэрэг хашгирч байв. Хүүхдэд ямар хайраа юм бэ? Тэгээд идүүнийг буудан дээр дуудаж, эр одоо эдний дунд суугаад Франц эвдэрсэн англиар ээлжлэн яриа өрнүүлж байлаа. Зөвхөн залуу эмгээчүүдийн анхаарлыг үдээгүй Хага ишон, Хага Лин нарын анхаарлыг ааж, сэтэл ханамжаагаар эвдэрч байлаа. Эцэст нь кофе авчирч эрчүүдийг дуудав. Би сүүдэр суудаг. Хэрэв энэ гялалцсан гэрлүүлгээ байранд ямар нэгэн сүүдэр байдаг бол цонхны хөшиг намайг хагас халахалдаг. Нуман хаалга дахиад хөвшин тэд ирдэг. Хагаанхаа адил эрхэм эрчүүдийн нийгэн гадаад үрхэн маш сүрлэг. Эд бүгд хар хувцас өмссөн. Тэдний ихэнх нь өндөр, зарим нь залуу. Хенри, Фредерик Лин хоёр үнэхээр маш гялалцсан очим. Полковник Дэм бол сайн цэрэг хүн. Дүүргийн захирагч ноён ишон боловсон хүн шиг хүн. Үсэн нилээд цагаан, хөмсөг сахлаанд бараан хിവэр байгаа нь үүн шиг харагдаж байна. Лорд Инграм эгч нарынхаа адил маш өндөр. Тэдний адил ирч бас царайлаг хүн. Гэвч эр мариагийн хайхрамжгүй, залхуу харцыг хуваалцдаг. Түүний цус эсвэл архины ирч хүчнээс илүү уур мөчөө боллоо. Ноён Рочесер хаан байна вэ? Тэр хамгийн сүүлд орж ирж байна. Би нуман хаалга руу харахгүй байгаа ч үүнийг орж ирэхийг харж байна. Би орны зүү дээр хийж буй өрөвчнийхээ ор дээр анхаарлаа өвлрүүлэхийг хичээдэг. Би зөвхөн гараа байгаа ажлынхаа ухаа бодохыг, өөр дээр минь байгаа мөнгөн шүр, оргон усыг л харахыг хүсэж байна. Харин би үүний дүр өрхийг одомрон харж хамгийн сүүлд харсан мөчөө гарцаагүй сандаг. Би үүнд нэм чухал үйлчлэл гэж үзсний дараахан эр миний гараас агна, нүүр өөд минь ширэн дүүрэн зүрх сэглэн илэрсэн нүдэрээ намайг ширэн харав. Сэвэл хөдлөлтөнд би хувь нэмрээ оруулсан юм. Яг эр агшинд би үүн рүү дөхөж очиод хичнээн ойрхон байсан гэж. Тэр цагаас хойш үүний болон миний хамаан садангийн байр суурийг өөрчлөхөөр оцоолсон юу болсон бэ? Харин одоо бид хичнээн хол хүндий байсан гэж. Би үүнийг ирж надаа ярих болно гэж бодоогүй юм. Тэр над руу харалгүй. Өрөөний нөгөө алд суугаад хідэн эмгээ ярилцаж эхлэхэд би гайхсангүй. Түүний анхаарлыг эдэн дээр хандуулж би ажиглахдахгүйгээр ширэн харж чадахыг хараад нүд минь өөрийн ирэхгүй үүний нүур рүү өсөв. Би эдний агийг хянаж чадсангүй. Эддээ шүндийж ирээдүйд үүн дээр огож байлаа. Би харж харахтаа маш их аашаал авдаг байлаа. Энэ нь үн цэнэ мөрлөө хурц аашаал байлаа. Тарчлалын гам үзүүрийн цэвэр аал, цангаж өгсөн хүн мөлхөж ирсэн хутаг нь хорцныг мэддэгч бурханлаг ундаа уудаг хүний мэдэрдэг шиг аашаал юм. Харагчийн мэлмэд гоо үзэсгэлэн байдаг гэдг нь хамгийн үнэн юм.
Эзнийхээ өнгөгүй чидүн жимсний царай, дөрвөлжин ом хөмсөг, өргөн хөмсөг, гүн нүд, хүчээ царай, хав, уугар гунгаа ам гээд бүхий л ирч хүч, шийдэнгийн байдал, хүсэл эрмэлзэл дүрмийн дагуу үзэсгэлэнэ биш байв. Гэвч эд миний хувьд үнэхээр үзэсгэлэнэ байлаа. Тэд сонирхол нөлөөгөөр дүүрэн байсан бөгөөд энэ нь миний мэдрэмжийг өөрийн хүчнээс авч, өөрийнх нь мэдлэлд боож байсан юм. Би үүнийг хайрлана гэж бодоогүй. Энд илрүүлсэн хайрын үржлийг бодголоосаа арилгахын улд би маш их хөдөлмөрлснөө уншигч мэднэ. Харин одоо эд үүнийг анх удаа шинжлэн хармагцаа ногоон хүчээг нь хурч ирв. Тэр намайг харалгүйгээр өөрийг нь хайрлсан. Би үүнийг зочтой нь харьцуулав. Синийхний эрэлхэг зориг ач ивээс Лорд Инграмын залхуу ансаг байдал, ирж байгаа полковник Дэнийн цэргийн онцгой байдал нь үүний үрэлхийн царай, жинхэнэ хүч чадлаа ямар ялгаа байсан бэ? Тэдний гадаад өрх, царайг нь өрөвдөх сэтэл надад байсангүй. Гэвч ихэнх ажиглагчид эднийг дур булаам, царайлаг, сүрлэг гэж нэрлэх байх гэж би өсөөлж байв. Тэд ноён Рочестер гэдэг үгийг нэгэн зэрэг хав ширүүн, уугар гунигай гэж дууддаг байв. Тэд инээмсэглэж, инээлдэж байхыг нь би харлаа. Лааны гэрэл нь эдний инээмсэглэл шиг бодголой байв. Хонхны дуугарх нь эдний инээдээ адил ач холбогдлоо байв. Ноён Рочестер инээмсэглэж байхыг би харлаа. Үүний хав царай зөөлрч, нүд нь гялалцсан зөөлхөн болж уяан нэрч хайсан бас амаа байлаа. Тэр яг ир үед Луиза, эми ишин хоёроо ярилцаж байв. Надад маш гүн гүнзгий санагдсан эрхүү харцыг эд айван хүлээж авахыг нь хараад би гайхаж байлаа. Би эдний нүд унж өнгөн доогуур нодорно гэж бодож байлаа. Гэсэн хэдий ч эд ямар ч байдлаар хөдөлгөөнгүй байгааг мэдээд би баяраа байлаа. Тэр эдний хувьд миний хувьд ийм биш, харин эднийх өөрлөх биш. Тэр минийх гэдэг би гэдэг. Би үүнд адилхан санагддаг. Би үүний царай, хөдөлгөөний хэлийг ойлгодог. Хэдийгээр зэрэг зинда, эд баялаг биднийг асар ихээр салгаж байгаа ч миний арх, зүрх сэгэлт цус. Мэдрэлийн системд намайг оюун санааны хувьд үүнээ уусгадаг ямар нэг зүйл байдаг. Цалингаа үүний гараас авахаас өөр ямар ч хамаагүй гэж би хэд хоногийн дараа хэлсэн үү? Би үүнийг цалингийн эзэн гэдгээс өөр ямар нэгэн байдлаар бодохыг хориглосон юм болов уу? Байгалийн эсрэг доромжлол. Надад байдаг сайн жинхэнэ хүчээ мэдрэмж бүр үүний эргэн ойронд хөрөмлөгддөг. Би бодох санаагаа нуух ёсоогоо мэднэ. Би найдварыг унраах ёсой. Тэр надад санаа авдаггүй гэдгийг би санах ёсой. Учир нь би өөрийгөө үүний өрөл өрөх хүн гэж хэлэхдээ надад нөлөөлөх хүч, анх үүний эд шиг байна гэсэн үг биш юм. Би үүний адил нийлэг одорхой дур сонирхол, мэдрэмжээ гэдгийг л хэлж байна. Тиймээс би дүүрт салсан гэдгийг би дахин даван хэлэх ёсой. Гэхдээ би амьсгалж бодож байх зураа үүнийг хайрлах ёсой. Кофе кар өгдөг. Ирчүүд орж ирснээс хойш эмгээчүүд гавьяа шиг амьд болов. Яриа хөгжлөө болдог. Полковник Дэн, ноён Ишон хоёр улс үрийн алаар маргалдаж байна. Эхнэрүүд нь сонсдог. Хаагайлын леди Инграмнаар хамдаа гэрэлдэг. Сэр Жорж буюу би үүнийг дүрслэн хэлхээ марсан. Машон бие, шинхэн царай, хөдөөний ир гараа кофений аяга барьсаар буудангийн өмнө зогсоод хаяа нэг үг хэлдэг. Ноён Фредерик Лин Мэри Инграмын хажууд сууж, үүнд гоёмсог боён сэлбрүүдийг үзүүлж байна. Тэр харж хаяа инээмсэглэгч бараг юу ч ярьдаггүй боллоо. Өндөр нурвай, флегмайк Лорд Инграм бяцхан хөгжлийн эми ишоны сандал дээр гараа хумхаад налан сууна. Тэр үүн рүү хараад хошин шууганы яриа өрнүүлнэ. Тэр үүнд ноён Рочестерээс илүү аалагддаг аж. Хинрийн Луизагийн хөл дахиад барьж авчээ. Адил үнэ Францаар ярихыг хичээж байхад Луиза үүний алдааг шоолон инээлдэж байна. Бланш Инграм хинээ хослох вэ? Тэр ширээний ард ганцаараа зогсоод альбом дээр аяахан бүхэж зогсож байна. Тэр өөрийг нь ирж хайхыг хүлээж байгаа боллоо. Гэхдээ эр удаан хүлээхгүй. Ханаа өөрөө сонгодог. Ноён Рочестер ишонуудыг орхиод ширээний дэргэд зогсож байгаа шигээ зуухан дээр ганцаархнаа зогсож байна. Ноён Рочестер, би аныг хүүхдүүдэд дургу гэж бодсон юм уу? Би ч биш. Тэгвэл чи яагаад ийм бяцхан хүүхэлтэйг хариуцсан юм бэ? Адилийг зааж. Чи үүнийг хаанаас авсан юм бэ? Би үүнийг аваагүй. Тэр миний гар үлдсэн гэж хэлжээ. Чи үүнийг сургуульд явуулах хэрэгэ байсан юм. Би үүнийг үлж чадахгүй байсан. Сургуулиуд маш үнэ гэжээ. Яагаад анд үүнд гуйрнанка байгаа гэж би бодож байна. Би үүний хам нэг хүнийг харсан. Тэр алга болсон уу? Үгүй ээ. Тэр цонхны хөшигний цаана хിവэр байна. Мэдээж чи үүнд мөнгө үлнэ. Би үүнийг яг адилхан үнэ, бүр илүү үнэ гэж бодох байх. Учир нь эд хоёуланг нь нэмж байлгах хэрэгэ. Миний ухаа дурдсан энэ үг ноён Рочестер миний зүг рүү харахад хүргэх вэ гэж би яаж байлаа. Би өөрийн ирэхгүй сүдэр рүү улам бүр ухарч байсан ч Ирог харсангүй. Би энэ сэдвийг бодож үзээгүй гэж ир хайхрамжгүй хэлээд үүний өөдөөс ихцлэн харав. Үгүй ээ, анаар эдийн засаг, эрүүл ухааны хизээч боддоггүй. Та нар захирагчдын бүлгийн алаар ээжийг сонсох хэрэгэ. Мэри бид хоёр өнөө үед наад зах нь 10 гаруй байсан гэж би бодож байна. Тэдний хагас нь жигшүүрээ, бусд нь инээдээ, бүгд инкуб биш гэж юу ээжээ. Чи миний өөрийнх нь ярьсан уу? Ийхүү залуу эмгээ бэлэвсэн эмгийн онцгой өмч хөрөнгө хэмээн шаардаж, асуулаа айлбарлан даван хэлжээ. Хонгорхон минь, захирагчийн ухаа биеийг дурдаарай. Энэ үг намайг сандаргаж байна.
Би эдний чадваргүй дур ачаалаас болж цаазлагдлаа. Би эднийг дуусгасандаа бурханд алархаж байна. Хаагаад энэ сүсэг бишрлээ хаагаар руу бүхийж чихэнд нь ямар нэг зүйл шивнэв. Хариулаас харахад анафемаизмд үрсэн угсаануудын нэг нь энд байсныг сануулсан байх гэж би бодож байна. Гэж хаагаа нь хэлээд энэ нь үүнд ус болно гэж найдаж байна. Дараа нь намуухан дуугаар гэхдээ миний сонсохоор хангалаа чанга дуугаар би үүнийг анзаарсан. Би физиономи шүүгч. Би үүний ангийн бүх догдлыг олж хардаг. Тэд юу вэ хаагаад гэж ноён Рочестер чанга асуув. Би чиний чихэнд хэлхийг гэж ир хэлээд малгайгаас өвдмээр 3 удаа савлжээ. Тэгтээ миний сониуч зан дур хүслээ дуусгах болно. Одоо хоол хүнс хүсч байна. Бланшаас асуув. Ир чамаас илүү ойр байна. Өө ээжээ, үүнийг надад биеий хэлээрээ. Бүх овгийн алаар надад хэлэх ганцхан үг байна. Тэдгээр нь наагүй зүйл юм. Би эднээс их зовж байгаагүй. Би нөхцөл байдлыг эргүүлэхэд болгоомжоо хандсан. Театр бид хоёр хаагаа вилсэн, хаагаа Грейс, хаагаа Жуберс нарыг ямар залим их оголдог байсан гэж. Марай сүнсээ хувилдаанд нэгдэхийн улд үргэлж нойрмог байдаг байв. Хамгийн хөвчлийн хаагаа Жубер байлаа. Хаагаа вилсэн бол ядуу өвчээ, сул дорой аман байв. Товчоор хэлбэл ялах гэж зүдэрч чадахгүй. Хаагаа Грей бүдүүлэг мэдрэмжгүй нэгэн байв. Ямар ч цохил үнд нөлөөлсөнгүй. Гэвч хөөрхийллээ хаагаа Жубер бид үүнийг цайгаа асгаж алах цэцгийн осоо өрүүлж номуудаа аазанд шидэж захирагч ширээ хашаа гал өмрөөр чарваараа оглож байхад нь би үүнийг догшин дур хүслээрээ харж байна. Театр чи эр хөвчлийн өдрүүдийг санаж байна уу? Яас мэдээж л гэж лорд Инграм аав. Хөөрхий хөвшин саваа өө муу хүүхдүүдээ гэж хашгирдаг байсан. Тэгээд эр өөрөө мэдлэггүй байхад бидний шиг залчин сэлэм заах гэж оролдож байна гэсэн амгалаар бид үүнд номлож билээ. Бид ихсэн. Тедо би чиний сургагч бидний нэрлдэг байсан хоолойн пасар ноён Винингийг мөрдөн хавчхад эсвэл мөрдөн хавчхад чам тусалсан. Тэр хаагаа вэснэ би бидэд дурлах ядаж л Тедо бид хоёрыг ч бодсон. Бид ийм бэлгэдэл хэмээн ойлгосон янз бүрийн зөөлхөн харц санаа алдав. Бидний нээлээс олонний удалгүй ашиг усыг нь хүрсэн гэдгийг би анаар амлаж байна. Бид үүнийг байшингаас өгсөн жингээ өргөх хөшөөрөг болгон ашигладаг байв. Хайр ээж минь энэ бизнесийн азар мэдсэн даруйда энэ нь ёс сурхуунгүй чиг хандлага болохыг олж мэдсэн юм. Та игээгүй бидтэй хаагаа ээж минь мэдээж миний хамгийн сайн. Би зөв байсан. Үүнд найд сайн зохицуулсаа ямар ч байшинд захирагч болон багш нарын хоорондын харилцаа холбоог хизээж хүлцэн эвчиж болохгүй мянган шалган байдаг. Нэгдүгээр нэгүүлсэнгүй ээжээ. Биднийг оолгоос чөлөөлөгч. Бид бүгд эдгээрийг мэднэ. Муу үлгэр жишээнээс хүүхэд насны гэм зэмгүй байдлын аюул, анхаарал сарниулах, үүний үр дүнд хүлээсэн үүрэг ажлаа үл омсорлох, харилцан холбоон ба найдвар, үүнээс үдлээ өөрөө их хэрэл дагалдан ирдэг дээрэнгүй зан. Үүмэн самун, нээрээ дэлбэрэл гихмээ. Инграм паркийн баронесс Инграм миний зөө, сараан цэцэг минь, чи өрдийнхөөрөө яг одоо байна. Тэгвэл сэдвийг өөрчил гэж хэлэх хэрэггүй. Эми шон энэ үгийг сонсоогүй эсвэл анхаараагүй бөгөөд зөөлөн балчир өнгөөр Луиза бид хоёр захирагчаасаа бас асуудаг байсан. Гэвч ир үнэхээр сайн аман байсан бөгөөд юуг ч ивчиж чаддаг байв. Тэр биднээ хизээч загнаж байгаагүй. Луиза байсан уу? Үгүй, хизээч үгүй. Бид хүснээ хийж болно. Ширээ ажлын хайрцгийг нь дээрэмдэж, сургуулгыг нь гадагш нь эргүүлэх. Тэр үнэхээр сайхан занаа хүн байсан болохоор бидний хүссэн бүхнийг бидэнд өгдөг байсан. Хаагаа Инграм өгөөдсөн янзаа уруулаа мушгин хэлээд бидэнд үлдсэн бүх захирагчийн дурсамжийн хураангуй байх гэж бодож байна. Ийм айлчлалаас сэргийлэхийн улд би шинэ сэдвийн оршил хэсгийг дахин шилжүүлж байна. Ноён Рочестер, миний саналыг дэмжиж байна уу? Хаагаа, би бусад бүх асуудлаар аныг дэмжиж байна. Тэгвэл үүнийг ураг шавчрах үүрэг надад оногдно. Синьор Эдуардо, өнөө орой дуу хоолойгоо илэрхийлж байна уу? Донна Бианка, хэрв чи ушаавал би болно. Тэгвэл Сигнор хааны үйлчлэлт минь хэрэгээ улуушгүй болон дууны бусад эрхнийг чинь засаж янзлахыг би чамд ушааж байна. Ийм бурханлаг Мариагийн Риццо хэн биш байх билээ. Риццо динжир гэж хашгирч өгөлдөр хуур руу шилжих зураа олгоогоо бүх нуглаараа шидлээ. Миний бодлоор хийлч дэвид залхуу хүн байсан байх. Би хар бовилд илүү дурай. Миний бодлоор хүн чөмрийн амгүй бол юу ч биш. Джеймс Хибүрний алаар өөх юу хүсч байгааг хэлж болох чир бол миний гараар бэлгэлхийг зөвшөөрч болох ийм зэрлэг догшин дээрэмчтийн баар байсан гэдгийг би мэднэ. Эрхэм хүмүүс анаар сонслоо. Та нарын хинэн бовиллээ илүү адилхан байна вэ гэж ноён Рочестер хашгирлаа. Би анарын сонголыг хийх ёсоо гэж хэлэх хэрэгээг гэж полковник Дин хариулв. Эрхэм хүнд минь би анд маш их алархаж байна гэж хариулв. Төгөлдөр хуурын ард бахархлаа ач ивэлэгээр сууж цасаа нөмргөө хааны амтлуудаар дэлгэн авсан хаагаа Инграм гялалцсан оршил оглоо ихлүүлв. Энэ хооронд ярилцаж байна. Тэр өнөө орой өндөр морь унаж байгаа юм шиг харагдав. Түүний өгч уур амьсгал аль аль нь сонсогчдийнх нь бахархлыг өдийгүй гайхлыг нь өрүүлэх зорилгоо байв. Би өнөө үеийн залуус маш их залхаж байна гэж дуу алдан хөгжмийн зэмсэг рүү чимээ шууган гаргав. Хөөрхийллээ өчүүхэн юмс аавын цэцэрлэг хүрээлэнгийн хаалганаас ганц алхамж хөдлөхөд зохимжгүй.
Ээжийн зөвшөөрөл асран хамгаалалгүйгээр ийм ч хол явахд зохимжгүй. Амьд царай, цагаан гар, жижиг хөлтөө маш их анхаарал авдаг байв. Эргийн хүн гоо үзэсгэлэнээ холбоо юм шиг. Гоо үзэсгэлэн бол эмгийн хүний онцгой эрх биш. Үүний хууль ёсны өмч хөрөнгө, уламжлал биш мий. Муухай эмгийн хүн бол буйлийн үзэсгэлэн гадаргуу дээрх олбог гэдгийг би зөвшөөрч байна. Харин эрчүүдийн хувьд эд зөвхөн хүч чадал, эрсгэг зоригийг эзэмшихэд хичээг. Тэдний урийн ан хийж бууд буулалт бусад нь нэг ч үн цэнэгүй. Хэрэг би эр хүн байсан бол миний арга барил ийм байх байсан. Би тэрлэх бүрдээ нөхөр минь миний өрсөлдөгч биш, харин миний хувьд саад болж байхаар шийдсэн юм. Би хаан синийний ойролцоо ямар ч өрсөлдөгчийг ивчихгүй. Би үүнд чин сэглээсээ хүндгэл үзүүлэх болно. Түүний сүсэг бишрэл надад олонд харж байгаа дүрсийнх нь хооронд хуваалцагдахгүй. Ноён Рочесера одоо дуул, би бүхэнд зориулан оглоё гэв. Би бүгд дуулуурай байна гэж хариулв. Тэгвэл энд Корсерийн дуу байна. Би Корсер дээр ажилтдаг гэдгийг мэд. Тийм учраас дуул, хаага Инграмын амнаас гарах ушаалууд аягаа сүү, усанд сүнсээ хийн, болгоомжой бай. Хэрвээ надад таалагдахгүй бол би ийм зүйлсийг яаж хийхийг үзүүлж чамайг ичгүүр байдалд оруулна. Энэ бол чадваргүй байдлын өндөр үнэлгээ юм. Би одоо бүлгүй хийх хичээх болно гэжээ. Болгоомжой бай. Хэрвээ нар санаагаар алдаа гаргавал би зохих шиг л зохих болно. Хаага Инграм мөршөөнгүй байх ёстой. Учир нь үүнд мөнх бус эсвэр хавжлаас илүү шиг л оноох хүч бий. Тайлбарлаа гэж хаага ушаав. Уучлаарай хаага. Тайлбарлах хэрэггүй. Таны хөмсгөө зангидсан зүйл чинь үхлийн ялыг орлох хангалаа гэдгийг чиний хэрсэн ухаан чамд ойлгуулах ёстой. Дуулс гэж ир хэлээд өвөлдөр хуурд дахин хурч эрч хүчийн аялгау оглож эхлэв. Одоо миний зугах цаг боллоо гэж би бодсон боловч агаарыг ас цавтсан мөнгө аяс намайг баривчлав. Хаага Фэрфакс ноён Рочесер маш сайхан хоолой гэж хэлсэн байв. Тэр ийсдэг зөөлөн хүчээ бас хөгжмээ. Үүнд өөрийн мэдрэмж, хүч чадлаа дайжилдаг байв. Чихэр дамжин зүрхэнд хүрэх замыг олж сэрэх мэдрэмж хачирхлаа байлаа. Би сүүлчийн гүнзгий бүрэн чичиргээ алга болол Ираны үрсэг хоромхон зуур зогсож урсгалаараа дахин эхлэхийг хүлээв. Тэгээд би хорогдох булангаас гарч аз болоход ойрхон байсан хажуу хаалгаар гарч явлаа. Тэндээс нарийнхан хонгил анхим руу хөөлдөг байв. Түүнийг галах үед би шаахаа минь сул байгааг мэдэрлээ. Би үүнийгээ уяхаар зогсож шаны ёроол дэвсгэр дээр өвдөг сүгдэв. Хоолны өрөөний хаалга хаагдахыг би сонсов. Нэг эрхэм гарч ирэв. Би яарвчлан босч үүний нүур улан зогсож байлаа. Энэ бол ноён Рочесер байлаа. Та яаж байна вэ гэж ир асуув. Би сайн байна, эрхмээ. Чи яагаад өрөөнд ирж надад яриаггүй юм бэ? Би үүнийг авсан хүнээс асууж болох л байсан гэж бодсон. Гэхдээ би энэ эрх чөлөөг ашиглахгүй. Би хариулав. Би Аныг сүү авсан юм шиг санагдсан. Би Аныг үүмүүлэхийг хүссэнгүй, эрхмээ. Намайг эзгүй байх хугацаанд чи юу хийж байсан бэ? Ямар ч онцгой зүйл байхгүй. Адилыг ердийнхөөрөө зааж байна. Би анх харахад л чамаас хавгүй цонхгор болж байна. Юу болсон юм бэ? Юу ч үгүй, эрхмээ. Тэр шөнө чи намайг хагасч юулсан уу? Хамгийн чухал нь зочны өрөө рүүгээ буцаж оч. Чи дэндүү ир орхин явж байна. Би ядарч байна, эрхмээ. Тэр над руу хэсэг зуур харав. Бас жаахан сэглэр унсан гэж ир хэллээ. Тэгвэл яах вэ? Надад хэлээч. Юу ч үгүй, эрхмээ. Би сэглэр ундаггүй гэж хэлжээ. Гэхдээ би анар гэдгийг баалж байна. Дахиад хитгэн үг хэлэхэд нүдийг чинь нулимс цэйлэгнүүлэх болно. Үнэн дээр эд одоо энд гэрлэж цэлж байна. Ташуураас шүр унаж, уг далбаа дээр унсан байна. Хэрв надад цаг байсан бол зарцсан өнгөрч явхаас мөнх бус айхгүй байсан бол энэ бүхэн юу гэсэн үг болохыг би мэдэх байсан. Өнөө орой би Аныг уучлаарай. Гэхдээ зочид маань байгаа цаг би Аныг орой бүр зочны өрөөнд ирдэг байхыг хүсэн хүлээдэг гэдгийг ойлгож байна. Энэ бол миний хүсэл юм. Үүнийг бүү хайхраарай. Одоо явж Софиг Аделийг дуудаж ирүүл. Сайхан амраарай, миний гэж ир зогсоод уруулаа хазаж гин намайг орхин явлаа. Бүлэг, Торнфилд холт хөвчлээ өдрүүд байлаа. Бас завгүй өдрүүд, дээвэр доогуур өнгөрүүлсэн нам гүн байдал, нэгэн хэвийн байдал, ганцаардлын эхний 3 сараас ямар их ялгаа гэж. Бүх гунига мэдрэмж гэрээсээ хөөгдөж, бүх гунига нөхөрлөл марагдсан ми санагдав. Хаа сайгүй амьдрал өдөржингөө хөдөлгөөн үргэлжилж байлаа. Нэгэн цаг ийм нам гүн байсан галерейг хөндлөн гулдуулж, нэгэн цаг ийм үрээсгүй байсан урд өрөөнд орж ухаалаг хаагаан шивгчин, анд камерчнаа аралдахгүйгээр анаар одоо гарч чадахгүй. Гал огоо, гэрийн шүүгээ, зарц нарын энхэм, үүдний өрөөч мөн адил амьд байлаа. Хаврын сайхан цаг агаарын цэнхэр ингэр намуухан нарны уяа оршин суугчдыг нь албай руу дуудахад салганууд хоосон хоцорч байлаа. Цаг агаар эвдэрч хэдэн өдөр бороо орж байсан ч чиглэг зүйл зугаа цэнгэлийг давмгайлж байгаа ми санагдав. Эхний орой эд юу хийх бол гэж би гайхаж байлаа. Тэд шарадаа оглох ухаа ярьж байсан ч мэдлэггүйгээсээ болоод би энэ нэр омёг ойлгоогүй.
Зарц нарыг дуудаж, хоолны өрөөний ширээг дугуйгаар зайлуулж, гэрлийг нь байрлуулж, сандлуудыг Нуман хаалганы эсрэг алд хагас ойрог хэлбэрээр байрлуулв. Ноён Рочестер болон бусад эрхэм хүмүүс эдгээр өөрчлөлийг удирдах байх хооронд эмгээгчүүд шивгчнээ дуудахаар шаар дээш доош гүйж байлаа. Хага Фэрфакс гэрийн нөөц баялагын алаар мэдээлэл өгөхөөр дуудагдсан бөгөөд энэ нь алчуур, даашинз, хөшгийн хувцас өмссөн юм. 3 дугаар давхрын зарим хувцсны шүгээнүүдийг дээрэмдэж, эдгээрийн доорх боргоцой, бөөрөнхий хувцас, алас цүнх, хар хувцас, хие даавуу гихчлэн гар ивэрч, доош нь авчирчээ. Дараа нь сонгож авсан зүйлсийг зочны өрөөнд дэх будуур руу авч явдаг байв. Энэ хооронд ноён Рочестер Хагааг иргэн ойрондоо дуудаж, эдний овоос тодорхой хэсгийг өөрийн бүлэглэлийн гишүүн болгохоор сонгож байв. Хага Инграм мэдээж минийх шүү дээ гэж ир хэлээд дараа нь ир хоёр Хага ишин, Хага Дэн гэж нэрлэв. Тэр над руу харав. Хага Дэний суларсан бөгөөчний хавчургыг зүүж байсан болохоор би үүний хажууд байлаа. Чи овлох уу гэж ир асуув. Би олгоос ихсрэв. Тэр зүгсэнгүй, харин би үүнийг хийх байх вэ гэж айсан юм. Тэр намайг суудалтаа чимээгүйхэн суухыг зөвшөөрлөө. Тэрээр услахуутайгаа хөшигний цаана ухарч, полковник Дэн эргүй нөгөө хэсгэнд сандал дээр суув. Эрхэм хүмүүсийн нэг ноён ишин намайг ажиглаад өөрсдөө нэгтгэхийг хүсэх санал авсан боллоо. Гэвч Хага Инграм энэ санааг ир даруй үгүйсгэсэн юм. Үгүй ээ. Тэр иймэрхүү ямар ч оглоомонд дэндүү энийг харагдаж байна гэж хэлхийг нь би сонсов. Удалгүй хонх дуугарч хөшиг нээгдэв. Нуман хаалганы доор ноён Рочестер мөн адил сонгосон Сэр Жорж Тиний он бие дүрс цагаан давуугаар үлгээгдсэн харагдав. Үүний өмнө ширээн дээр ом ном онгойлгож байв. Түүний хажууд ноён Рочестерийн нөмргөөр хувцассан. Гараа ном барьсан эми ишин зогсож байлаа. Хин нэг нь үс үзэгдэн хонхыг хөвчлээгөөр дуугаргав. Тэгэл адил сасран хамгаалагчийнхаа нэг байх гэж зүгэж байсан. Урагш тавхиж гараа барьсан сагсаа цэцгийн доорхыг иргэн ойронд нь цацлаа. Тэгэл цагаан хувцас өмссөн, олгоодоо уур гівлүүр тухандаа сарнай хэлхээ зүүсэн Хага Инграмын сүлэг дүрс гарч ирэв. Түүний хажууд ноён Рочестер алхаж эд хамдаа ширээг ойрон ирэв. Тэд өвдөг сүгдэн суув. Хага Дэн, Луиза ишин хоёр бас цагаан хувцас өмссөн эдний ард суулаа. Дараа нь гэрлийн дүр өрхийг амархан анж мэдэх чимээгүй үзүүлбэр болгон ёслол хийв. Чуулган дуусахад полковник Дэн болон үүний бүлгийнхэн 2 минутын урш шивнэн зөвлөгдсөний дараа полковник хашгирч "Сүү бүсгүй" гэж ноён Рочестер бүхийн хөшиг унав. Дахин босох хүрэл нилээд хугацаа өнгөрчээ. Хоёр дахь мандал нь сүүлчийнхээсээ илүү нарийн бэлэгдсэн дүр зургийг харуулсан юм. Миний өмнө ажигласанчлан зочны өрөө хоолны өрөөнөөс 2 шаар өндөр өргөгдсөн байсан бөгөөд дээд шаны орой дээр өрөөний доор нэг юм уу 2 мэрийн цаана байрлуулсан ом ганган сав харагдана. Энэ нь ихэвчлэн экзот хэдлүүдээр хүрээлэгдсэн алан загсаар үрээсэлдэг консервуарын чимэглэл болохыг би ансан бөгөөд эндээс бага зэрэг бэрхшээлээр зөөж ирсэн боллоо. Хэмжээ, жинийн холбогдуулан айлбарладаг. Хевсэн дээр суугаад энэ савны хажууд алчуур өмссөн, олгоодоо малгай өмссөн ноён Рочестер харагдав. Түүний хар нүд, бор арьс, тайнам царай нь хувцсанд яг охирч байлаа. Тэр дорны имэр, агийн эсвэл нумны осны хохирогч шиг харагдаж байв. Удалгүй Хага Инграм харагдав. Тэрч бас дорны загвараар хувцассан байв. Бэлхүүсээрээ бүсэлхий шиг уйсан хүрэн улаан алчуур, тухан дээрээ хагмал алчуур, гоёмсог хэлбэрээ гарна нүцгэн нэгэн домбыг өргөж босгон, олгоо дээр нь аяахан зогсож байлаа. Түүний дүр өөрх, царай зүс, ерөнхий уур амьсгал, аль аль нь париархын үеийн Израилийн гүнжийн санааг өрүүлж байв. Энэ нь үүний өзөөсхийг хүссэн зан чанар байсан нь эргэлзээгүй. Тэр савнд дөхөж очиод домбоо дүүргэх гэж байгаа мэдээр нь бүхийв. Тэр дахиад л олгоо дээрээ өргөв. Худгийн ирмэг дээр зогсож байсан хүн одоо үүнийг дагаж байгаа мэй санагдав. Ямар нэг хүсэл авах. Тэр яаран саваа гараа аваад үүнд дуулахаар өгөв. Тэгээд ир нүмергийнхөө цээжнээс авс гаргаж ирээд онгойлгоод сүлэг бугуувч эндийг үзүүлв. Ир гайхширч бахархлаа үйлдэл хийв. Өвдөг сүгдэн эрдэнсийг үүний хөлд авч, үүний харц дохой зангаагаар үлээх баярлах нь илэрч байв. Үл анх залуу үүний гар бугуувчийг зүүж, чихэнд нь бөгжийг зүүжээ. Энэ нь Элизер, Ребека хоёр байсан бөгөөд зөвхөн эмээнүүд л дуагдаж байв. Нэрэг өлөгчдийн бүлгийнхэн дахин олгоогоо нийлүүлв. Тэдний өлөөлөгч полковник Дэн бүхэл бүн дүрсийг шаардахад хөшиг дахин доош буу. 3 дахь өргөлдөө зочны өрөөний зөвхөн хэсэг нь ил гарчээ. Үлдсэн хэсгийг нь ямар нэг харанхуй бүдүүлэх хөшгөөр үлгэгдсэн дэлгэцээр халслуулсан байв. Ганган савыг зайлуулв. Түүний оронд ширээ галогооны сандал байлаа. Эвэр дэмлүүний дэмлүүгээс гарах бүдэг гэрэлт эдгээр зүйлс харагдаж байлаа. Энэ ичгүүрээ дүр зургийн дунд гараа ахсан өвдөг дээрээ авин нүдэ газар бүхийлгэн сууж байлаа. Би ноён Рочестерийг андаг байлаа. Хэдийгээр гуйвсан царай, эмх замбраагүй хувцас нэг гараас нь хүрмэн хэрүүл маргааны үеэр нуруунаас нь бараг асар часрах шахсан ми унтсан байлаа. Цөхрөнгөө барсан, хөмсгөө зангидсан царай, ширүүн ус нь үүнийг нууж болох л байв. Түүнийг хөдлөхөд гинж хангинав. Бугуйнд нь гимж бэхэлсэн байв. Брэдвилл гэж полковник Дэн дуу галдан маргаан шийдэгджээ. Жүжигчид ердийн хувцаа дахин өмсөх хангалаа хугацаа өнгөрсний дараа эд хоолны өрөөнд дахин оров. Ноён Рочестер Хага Инграмыг удирдав.
тэр үүнийг жүжигчилсэн оглих нь өлөө магаж байв. Чи энэ 3-4-ээс хамгийн сүүлд нь чамд хамгийн их хаалгацсан гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи хэдэн жилийн өмнө амьдарч байсан бол ямар эрэлхэг зориг залуу хулгайч болох байсан гэж нүүрнээс минь бүх хөөс угаагдсан уу гэж ир асуугаад үүн рүү эргүүлв. Аяа. Тийм ээ, харамслаа нь бүр ч их харамслаа байна. Чиний царайд ир бүдүүлэг бүсгүй улаан өнгөнөөс илүү охирох зүйл гэж байхгүй. Тэгвэл чи замын баар болохыг хүсэж байна уу? Замын англи баар нь ялийн дээрэмчдийн дараагийн хамгийн сайн зүйл байх болно. Үүнийг зөвхөн Ливанийн пиралт авч чадна. Би хинч байлаа гэсэн чи миний эхнэр гэдгийг санагв. Тэр цагаас хойш 1 цагийн дараа бид энэ бүх гэрчүүдийн өмнө гэрэлсэн гэжээ. Тэр хий гэж инээ